That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сауди Араби улс нь сүүлийн 70 гаруй жилийн турш Америкийн нэгдсэн улсыг түшиглэх байдлаар дэлхийн нийтэд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлсээр ирсэн. Газрын тос дээр нэмдэг нь Америк доллар, мөн эдгээр дээр нэмээд Америкийн хамгаалалт энэ гурван тохиролцоо тус улсыг ойрхон дорнодын хамгийн гол тоглогч болгон хувиргасан. Гэвч хүчний төв Аз төв рүү шидэж Америкийн нэгдсэн улсын анхаарал өөр төвд төвлөрч эхэлсэн энэ цаг үед Сауди Араби нь өөрийн ирээдүйг зөвхөн дан ганц улсаас хамааралтай байх нь буруу хэмээн үзэж байна. Ийхүү Сауди Араби нь анх удаага түүхэн эргэлт хийж Хятад болон БРИКС бүс нутгийн бусад шин түншүүдтэй зэрэгцсэн олон талд бие даасан гадаад бодлогын замд эрчимтэй шилжиж эхлээд байна. Энэ өөрчлөлт нь зөвхөн ойрхон дорнодын хэлийн дотор бус дэлхийн санхүү, эрчим хүч, хүчний тэнцвэрийг бүхэлд нь дахин зураглах үз асар том үйл явц юм. Хэрв та UNICEF-ийн урьдчилсан төлбөрт дуугаар барьдаг бол дараа төлбөрт плюс багцыг танд санал болгож байна. Жишээлбэл та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярьдаггүй байлаа гэж бодъё. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүсснээрээ багцаан бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүйгээр зөвхөн датагаа авна гэх мэтээр зохиож болно гэсэн үг. Ингэснээр мөнгө нь тань хэмнэлттэй, мөн ашиглахад ч амар гэсэн үг юм. Плюс багц руу шилжихийг хүсвэл салбарт очих биш, харин хүссэн газраас UNICEF-ийн аппликейшн татаад шилжээрэй. 20 дугаар зууны ихүү үе гэхэд Сауди Араби нь дэлхийд хэний ч анхаарлыг татахааргүй, эвсэн цөлийн хуурай уур амьсгалтай, шашин сурвалжид хэд баригдсан, мөн эдийн засгийн хувьд дэлхийн нийтээс бүрэн хоцрогдсон ядуу буураа улс байв. Гэхдээ тэр нутагт үнцэн хүрэх үйс цор ганц зүйл байсан нь тухайн үедээ нөөц болон тогтцсон бүрэн тодорхойлогдоогүй байсан хар авт юм. Энэхүү хар авт нь тус улсын цаашдын хувь заяаг бүр нарийн ариуд дэлхийн хүчний тэнцвэрийг нэг мөр өөрчлөхүйс их хүчийг агуулж байв. Сауди Арабийн нутгаас газрын тос олдсон даруйд Америкийн нэгдсэн улсын нефтийн томоохон компаниуд тэнд өөрсдийн харааг сонгож олноороо тэнд хөрөнгө оруулалт хийж олборлолт болон боловсруулалт, экспорт гэх мэтээр Сауди Арабийн газрын тосны бүх гинжин хэлхийг бүрэн атгасан юм. Тухайн үед Сауди Араби өөрийн нефтийн баялагийг ашиглаж чадахгүй байсан ч Америкийн нэгдсэн улсын компаниуд тэдний нефтийг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулснаар Сауди Араби улс богино хугацаанд дэлхийн нийтийн эдийн засгийн ярианы гол сэдэв болон хувирчээ. Гэхдээ түүхэнд нөлөөлөхүйц хамгийн гол яриа хэлэлцээ 1945 онд болов. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайн хараахан дуусаагүй байсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт Сауди Арабийн хаан Абдул-Азизтэй Улаан тэнгист явж байсан USS Quincy гэх усан онгоцсон дээр нууц уулзалт хийсэн байдаг. Тэд уг уулзалтаар нэг зүйлийг тохиролцсон бөгөөд уг тохироо нь энгийн нэг гэрээ бус харин дэлхийн дэг журмыг ирээдүйн 70 жилийн турш удирдах стратегийн төлөвлөгөө байв. Тус уулзалтын үндсэн дээр Сауди Арабийн талаас газрын тосоор Америкийн нэгдсэн улс болон түүний холбоотон орнуудын хэрэгцээг тогтвортой бөгөөд найдвартайгаар нийлүүлэх амлалт өгч, үүний хариуд Америкийн нэгдсэн улс нь Сауди Арабийн хаант засгийн оршин тогтнолыг өөрсдийн айран болон зэрэг зэвсэг технологиор дамжуулан хамгаалах амлалт өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед Сауди Арабийн хаан өөрийн эрх мэдлийг, өөрийн байр суурийг авч үлдэх цорын ганц баталгаа нь Америкийн нэгдсэн улсын хамгаалалтанд орох явдал байв. Гэтэл энэ явдлаас олон жилийн дараа буюу 1973 онд Сауди Арабийн зүгээс уг амлалтаа зөрчиж Америкийн нэгдсэн улс болон холбоотнуудыг шатхууны хомсдолд оруулсан ноцтой үйл явдал болсон. Учир нь тухайн үед Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд Израиль Арабын дайнд Израиль улсыг дэмжсэн тул Сауди Арабийн зүгээс Израиль улсыг эсэргүүцэх зорилгоор түүнийг дэмжигч холбоотнуудынх нь шатхууныг тасалсан юм. Үүний улмаас барууны орнуудад шатхууныг гүн хомсдол, үүний шок үүсэж Америкийн нэгдсэн улсын хотуудаар олон 10 км урт үргэлжилсэн шатхуунгүй машинуудын цуваа үүсэж эхэлсэн байдаг. Энэ үйл явдлаар Сауди Араби улс нь дэлхийн нийтийн эдийн засгийг ганц сохилтоор донсолгож чадах үс хүчтэй болсон гэдгээ Америкийн нэгдсэн улсад ойлгуулж чадсан.
Улмаар Сауди Араби улс цаг үргэлж Америкийн нэгдсэн улсын талд дуулууртай зогсохоос илүүтэйгээр Америкийн нэгдсэн улс харин өөрийн ашиг тусын тулд Саудын Арабийн талд зогсох ёстой буюу гол тоглогч нь өөрчлөгдсөн гэх дохио байлаа. Улмаар нөхцөл байдал намжиж нефтийн хориг айжмаар суларч эхэлсэн 1974 онд Сауди Араби болон Америкийн нэгдсэн улс хоёр цоо шин бөгөөд илүү хүчтэй тохироо хийсэн юм. Уг тохироогоор Сауди Арабийн нефтийг ямар ч улсад худалдсан бай зөвхөн Америкийн нэгдсэн улсын доллараар худалдах бөгөөд Сауди Араби улс олсон долларынхаа ихэнх хэсгийг Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондод оруулах тохироо хийсэн юм. Уг гэрээний үр дүнд Америкийн нэгдсэн улсын доллар нь дэлхийн хамгийн эрэлттэй валют болсон бөгөөд газрын тосоор баталгаажсан доллар нь дэлхийн валютын хаан болж долларын эзэнт гүрэн аль бие ёсоор мэндэлжээ. Мөн үүнтэй зэрэгцээд Сауди Араби улс хязгааргүй баяжиж хаант улс дотооддоо урьд өмнө байгаагүй хэмжээгээр хүчирхэгжиж эхлэв. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улс Сауди Арабыг хамгаалж харин Сауди Араби Америк долларыг хамгаалах болов. Энэ бол хоёр талын ашиг сонирхлын төгс хослол байлаа. Энэ ч утгаараа хүйтэн дайны он жилүүдэд Сауди Араби улс нь Америкийн нэгдсэн улсын ойролт орнуудын нэвтрэх үүд хаалга түшиц газар болон хувирав. Сауди Араби нь зөвлөлтийн эсрэг үжил санааны тулааны санхүүжуулагч болсон юм. Тухайн үед Афганистанд зөвлөлтийн айрам тулалдаж байхад зөвлөлттэй тулалдаж байсан жихадистуудыг Америкийн нэгдсэн улсын дэмжлэгээр Сауди Арабийн мөнгөөр санхүүжуулж байв. Мөн Сауди Араби нь Америкийн нэгдсэн улстай хамтран Ираны эсрэг сүрэн зогсох хөтөлбөр боловсруулж ойролт орнын ертөнцийн сүнийт дурсгалын блокийг үүсгэн байгуулсан юм. Мөн 1991 онд Персийн булангийн дайны үеэр Сауди Арабийн газар нутагт Америкийн нэгдсэн улсын олон 10,000 цэрэг шууд байрлаж байв. Энэ нь Сауди Арабийн зүгээс Америкийн нэгдсэн улстай хийсэн холбоотны гэрээний үндэстэн дээр мөн өөрийнх нь аюулгүй байдалд онц чухал алхам болсон учраас харь улсын цэргүүдийг Исламын ариун газарт үе олноор нь байрлуулсан энэхүү явдал нь олон сая Ислам шашинтнуудын уур хилэн өдөлсөн бөгөөд тэр дундаа Аль-Каидагийн үжил сурталт маш том түлхэц болж өгсөн юм. Энэ үеэс Сауди Араби нэг зүйлийг ойлгож эхэлсэн нь тэдний улс хэдийгээр дотооддоо доктортой байгаа боловч гадна талдаа маш олон шин дайснуудтай болж байгааг анх удаа анзаарчээ. Мөн 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн алан хядах ажиллагаанд оролцсон хүмүүсээс тэдний 15 нь Сауди Араби гаралтай байсан явдал нь Америк Сауди Араби хоёрын хооронд том ганхлыг үүсгэсэн юм. Мөн 21-р зуун гарснаар Америкийн нэгдсэн улсын Сауди Арабийн нефтээс хараат байдал нь урьд цагтаа харьцуулшгүй хэмжээнд багасав. Ингэснээр Сауди Араби улсын өнгөрсөн зууны гол философи болох бид Америкийн нэгдсэн улсгүйгээр хинч биш гэх бодол нь Америкийг дагаж баясгах цаг дууссан гэх философоор солигдов. Ийхүү 80 жилийн түүхэн хамтын ажиллагааны тулхын чулуу анх удаан ганхаж эхлэв. Манай өнөөдрийн дугаараар дэлхийн номер 1 урамлын гаралтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentex Royal хэмээх энэ тарагдж байгаа бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүн нь эр биеийн даавар буюу тестостероны хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлт болон эрч хүчийг давхар нэмснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах үйлчилгээтэй урамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн юм а. Та бүхэн доор сэтгэгдэл хэсэгт харагдаж буй линкээр орж дэлгэнгүй мэдээлэл авч мөн шууд холбогдох боломжтой. Сауди Арабийн гадаад бодлого сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улстай илүү дотносоос зайлс хийж, илүү бие даасан байдлаар олон түнштэй болохоор өөрчлөгдөж эхэлсэн. Энэхүү өөрчлөлт нь олон шалтгаантай бөгөөд эдгээр шалтгаануудын хамгийн ихний шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын хамаарал багассан явдал юм. Сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улс нь өөрөө нефтийн томоохон үйлдвэрлэгч болж ойролт оронд дахь оролцоогоо тодорхой хэмжээгээр багасгасан. Энэ нь Сауди Арабийн хувьд хоёр орны хамтын ажиллагаа төгс найдвартай биш байж болохыг харуулж байна. Мөн стратегийн эрх ашигын зөрчил нэлээдгүй ажиглагдах болсон. Тухайлбал Америкийн нэгдсэн улс Ираныг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байгаа боловч Сауди Арабийн хувьд Ирантай харилцаагаа нөхөн сэргээх алхмуудыг хийж эхэлсэн. Түүнчлэн Сауди Арабийн эдийн засаг нефтийн зах зээлээс маш их хамааралтай. Тиймээс сүүлийн жилүүдэд үе үеийн нефтийн үн буурч, үүний улмаас гадаад орлогын дарамт үүссэн бөгөөд тэд нефтийн эдийн засгийн хэд хамаарлаас гарах бодлого баримтарч эхэлсэн. Тэд уг бодлогын шинжилэл Vision 2030 гэх том стратеги болгон зардсан бөгөөд энэ нь Америкийн нэгдсэн улс гэх мэт уламжлалт түншүүдээс гадна өөр шин түншүүд олох зорилгод чиглэж байна. Үүнээс гадна Орос, Хятад гэх мэтийн бусад хүчирхэг улс орнууд ойролт оронд болон нефтийн зах зээл дээр илүү эдэг хүчих болов.
Энэ бүх асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхийн ертөнцид Сауди Араби улс нь хуучин арга барилаараа зөвхөн Америк их бодлогыг баримталж өөрийгөө дэлхийн нийтээс тусгаарлахын оронд харин ч өөр олон түншүүдтэй болохыг зориж эхэлсэн. Тиймээс Америкийн нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа багасгах нь тэдний хувьд стратегийн давуу тал болон хувирхийг Сауди Арабийн удирдагчид сайтар ойлгож эхлэв. Мөн тэд Америкийн нэгдсэн улсаас технологи болон зэрэг зэвсгийг цаг үргэлж худалдан авах бус өөрийн улсад дотооддоо үйлдвэрлэж өөрсдөө үйлдвэрлэгч улс болох хүсэлттэй байгаа. Энэ мэтээр цаг үеийн нөхцөл байдлын олон шалтгааны улмаас Сауди Араби улс өнөөдөр Америкийн нэгдсэн улсаас багаар холдсоор байна. Иймээс Сауди Арабийн уламжлалт ойлголт болох бид Америкийн нэгдсэн улсын хамгаалалтанд байна. Биднийг Америкийн нэгдсэн улс хамгаална гэх бодлого аль хэдийн өөрчлөгдөж үүний оронд хэн бидэнд ашигтай байна, түүнтэй бид хамтран, хэн дирээдүй байна, тэрнтэй бид холбогдно хэмээх олон талт стратегид шилжиж эхлэв. Энэ нь ердөөнийг гадаад бодлогын өөрчлөлт гэхээсээ илүүтэй улс төр эдийн засаг батлан хамгаалах технологи гээд олон салбарт нэгэн зэрэг явагдаж буй иж бүрэн эргэлт юм. Ийхүү олон талт гадаад бодлого хэрэгжүүлснээр юуны өмнө Сауди Арабийн өөрийн аюулгүй байдлыг хангах боломж улам өргөжиж байна гэж хэлж болно. Тэд Америкийн нэгдсэн улстай Батбик холбоогоо хадгалсаар байгаа боловч Хятад, Орос, Иран зэрэг шинэ хүчнүүдтэй холбоо тогтоох бодлогоо эрчимжүүлж байгаа. Тухайлбал Сауди Араби улс нь Хятадтай газрын тосны төлбөрийг юанаараа дамжуулан хийх гэрээ хэлэлцээр эд өрнүүлж байна. Хятад улс нь Сауди Арабийн цоошин холбоотон болж эхэлсэн. Энэ бүхэн нь Америк доллараар бүх зүйл явагддаг дэлхийн санхүүгийн тогтолцоонд шууд асар том сорилтыг бий болгож байна. Мөн тэд хамгийн сонирхолтой нь БРИКС-ийн эвсэлт эзэлснээр өрөндийн ертөнцтэй харилцах уламжлалт эдийн засгийн системээс өөр шинэ системд шилжихэд бэлэн гэдгээ дэлхийн нийтэд харуулв. Тэд БРИКС эзэлсэн нь доллар дээр төвлөрсөн санхүүгийн систем, Америкийн нэгдсэн улсын ноёрхогч байр суурь нь шууд аюул учруулж, бусад валютуудад ч гэсэн тэгш ирэх олгох боломжийг нээх юм. Ингэснээр Сауди Араби нь Америкийн нэгдсэн улсад хандаж, манайх өөрсдөө шийдвэр гаргадаг гэх мессежийг шууд илгээж байна. Гэхдээ Сауди Арабийн хийж буй энэ бүх алхмууд нь нэлээд эрсдэлтэй юм. Учир нь энэ бүхнийх нь хариуд өрөндийн улсууд Сауди Арабыг тусгаарлаж цаашлаад мөргөлдөөн эмх замраагүй байдалд татагдан орох эрсдэлтэй. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг хийхгүйгээд яах вэ? Тэд өөрсдийгөө шинэ шатанд бэлтгэж уламжлалт байдлаас гарахыг зориж байгаа учраас өөрчлөлт бол зайлшгүй өрнөх ёстой үйл явц болж таарна. Тэгэхээр та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж болон туслалцаа хэрэг болвол Авторганд хандараа. Дэлхийн дахны геополитикийн давцсан дээр эрх мэдэл төвлөрсөн нэг цөмөөс бус олон төвүүдэд хуваагдаж бүс нутаг бүрт том атманууд буюу гол тоглогчид мэдлэн гарч ирж байна. Тэгвэл Сауди Араби нь олон туйлд ирэн үед булангийн улсуудаас тодрон гарч ирж буй хамгийн гол тоглогч юм. Сауди Арабийн энэхүү өөрчлөлт нь маш том давлгааны эхлэл болж болцсошгүй. Ойролт орнын бусад улсууд Сауди Арабыг хэрхэн шилжилт хийж байгааг нүдэрээ харцгаач тэднийг дагах боломжтой. Турк, Катар, Эмират зэрэг улсууд өөр өөрийн онцлог бүхий арга замаар автан гуравдагч болохоор өрсөлдөж байна. Товчхондоо бол Сауди Араби БРИКС эзэлсэн явдал нь дангаараа гэхэд дэлхийн нийтэд олон туйлд эрен үе эхэлж байгаагийн хамгийн том нотолгоо болсон юм. Сауди Арабийн сонгосон замнал нь дэлхийн дахны санхүү эрчим хүч, аюулгүй байдал, технологийн геополитикийг бүхэлд нь өөрчлөх болно. Өнөөдөр Сауди Араби нь зөвхөн нефт үйлдвэрлэгч бус, харин эрх мэдлийн төвийг нэг чигээс өөр чиглэлд шилжүүлэх томоохон тоглоомын шинэ тоглогч болон хувираад байна.